За сайн байцгаана. Өнөөдрийн мэндийг манаас үгийг дэмждэг залуучуудаа хүргье гэдэг. Манаас үгийг дэмжижүүл дээр харагдвал лайк болон subscribe байдан дэмжээрэй гэдэг. Өнөөдрийнхөө хүнд хэсэгдээ болон та бүгдээ манай уст одоо толгомдоод бай асуудал болох ядуурлын талаар мэдээлэл бэлтгэе оруулаа. За ингээд үндсэн сэдвүүрийг орцгоё. За ядуурл гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс дэжээл ховцос гэр орон зэрэг эрдэнэ хэрэгцээний дутагдах ачаглалыг хэлдэг юм байна. Үүнээс гадна хүн ам донд хүнтэй байр суурь эзлэх заашгүй хэрэгтэй боловсрол ажлын байр зэрэг боломжууд хүрч чадахгүй байдлыг бас хэлж болдго юм байна. За ядуурлыг үнэмлэхгүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болдго юм байна. Харьцангуй ядуурл гэдэг нь тухайн нийгмийн ерөнхий түвшингийн орлого амьдралын чанар самарсан ядуурлыг хэлнэ. Үнэмлэхийн ядуурл гэж улс гүрнүүд бацхаг хугацаанд турш тогтмол байжирсан стандартыг хэлдэг юм байна. За дараагийн сэдвээр одоо ядуурлын одоо хэдэн шалтгаан байдаг юм бэ гэдгийг авч үзцгээе. Эдийн засгийн шалтгаан гэж байна. Ажилгүйд хоол хүнсний хомсдол, үнийн өсөлт, баячууд өөрсдийн хөрөнгөө бусад орнууд хадгалуулж буй явдал худалдааны тэгш бус байдлыг хэлдэг юм байна. За ажилгүйд гэдэг маань бол угаасаа та бүгд мэдчихэж байгаа тийм ээ. Манай Монгол улс нэгэн одоо тулгамдаад байгаа асуудал ажилгүйд л шүү дээ. За хоол хүнсний хомсдол гэж энэ бол угаасаа ойлгомжтой. Одоо нэгэн ядуу айл өрхүүдэд маань одоо толгомдоод байх асуудал хоол хүнсний хомсдол. За үнийн өсөлт гэж юм л да. Манай улс бол үнийн өсөлт бол барихаас одоо нэгэнтээ өнгөрсөн тийм ээ. Үнийн өсөлт хавтгаарсан. Одоо нэг ширхэг Максим Копийн нь одоо 500 төгрөг болчихсон байх жишээ нэ тийм ээ. За баячууд өөрсдийн хөрөнгөө бусад орнууд хадгалуулж буй явдал гэж байна. Энэ бол угаасаа ойлгомжтой тийм ээ. Баячууд одоо бусад улс орны одоо банкудад одоо өөрсдийгөө хулгайлсан одоо юу гэдгийг салтаасан мөнгө хөрөнгө мөнгө одоо байршуулдаг гал үлдэх домор шиг яриад газар авсан. За худалдааны тэгш бус байдал гэж байна. Энэ бол угаасаа бас ойлгомжтой тийм ээ. Худалдааны тэгш бус байдал бол одоо үнийн өсөлт хөөрөгдөлтөй байнгын холбоотой явж байдаг. За дараагийн шалтгаан бол засгийн газрын шалтгаан гэж байна л да. Хууль үйлчлэгээ байдаг гэж байна. Угаасаа ойлгомжтой. Хууль нь гуйл болсон тийм ээ. Манай Монгол улсад хинтэн үйлчлдэг хуулийн, хинтэн үйлчлдэг хуулийн тийм ээ. Ядуучууд хатуу үйлчлээд байдаг, баячуудад зүйл үйлчлээд байдаг. Ийм одоо ялгууртай байдал байж болдго юм уу, болохгүй юм уу тийм ээ. За үр бүтээлгүй засаглал гэж юм л да. Энэ бол угаасаа ойлгомжтой. Засаглал иргэдрүүгөө чиглэсэн ажил хийж ийнү, хийхгүй байх тийм ээ. Одоо маш эргэлзээтэй. За дэд бүтцийн хөгжил муу гэж юм. Энэ бол угаасаа ойлгомжтой. Манай Монгол улс дөрвөн уулын дунд хашигдсан, хутаандаа боогдсон, төгжрлөө боогдсон, стресстэй боогдсон тийм ээ. Анханасаа дэд бүтц одоо буруу шийдвэрснээ улмаас одоо хүртэл одоо горын одоо иргэд бид нар амсаж байгаа тийм ээ. Хэл хөчөг балга тийм ээ. Уусаа. За авилах ялах бол гаарсан гэж байна. Энэ бол угаасаа ойлгомжтой. Авилах ялах бол дээр дооргууд, авилах ялах бол давтагдсан. Авилах ялах бол мөнгө төгрөггүй одоо шийдэгддэг асуудал ажил гэж байхаа болсон тийм ээ. Гарын хөндрүүлэхгүй бол хөцөлж байгаа ажил одоо бүтэхгүй байх жишээ нэ. За дараагийн шалтгаан бол нийгмийн шалтгаан гэж байна. Гэмт хэрэг гэж юм л да. Энэ бол угаасаа ойлгомжтой. Ядуурлаг дагаад нэгэн ядуу айл өрхүүдэд одоо толгомддог асуудлын нэг тийм ээ. Гэмт хэрэг зөрчил одоо үйлдэж одоо өөрт байхгүй одоо зүйлсээ одоо олж авдаг байх жишээ нэ. За одоо дараагийн нь бол дайн дайчин гэж. Энэ бол хүсээд байх юм биш ээ. Орос Украинд одоо ямар байгаа лээ тийм ээ. Маш хүндрэлтэй байгаа. Бензин нефтний үнийн өсөлт тийм ээ. Дайн дайчин бол муу муухай бүхнийг авчирдаг. Энэ бол хүсэх юм биш. За хүн амын хит өсөлт гэж юм. Энэтэй бол би одоо нэг санал нийлдэггүй юм. Монгол улс 3 сая иргэнтэй болж байгаа тийм ээ. 3 сая иргэнээ сайхан амьдруулж чадахгүй байгаа нь хөр засгийн л одоо буруутай үйлдэл шүү дээ. 300 500 иргэнтэй одоо сая иргэнтэй улс орон иргэдээ сайхан амьдруулж авч яваад чадаад байхад төр засаг маань 3 сая иргэн одоо ядууруулаад тийм ээ. Хоол хүнсний дутагдал ачигдлуулаад гэмт хэрэг зөрчил үйлдүүлээд байгаа нь бол үнэхээр арчаагүй нэр онгойтой асуудал шүү нэр. За гэр бүл төлөвлөлтгүй байдал гэж энэ бол угаасаа ойлгомжтой. Хүүхд залуучууд одоо гэр бүл төлөвлөлтгүй байдлаас болж гэр бүлийн хүчирхийлэл гарч хүүхд өнчрөх тийм ээ. Өргөдөл ихсэх, гэр бүл салалт ихсэх, араар тавилт ихсэх гэж маш олон шалтгаанууд одоо яриад байв зөндөөл юм байна л да тэгээд. За дараагийн нь бол тэгш бус байдал одоо ялгуурлан гадуурхалт гэж шашин шүтлэг гэх тийм ээ. Арсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, баян ядуугийн хоосны ялгаа тийм ээ. Манай Монгол улсад гаарсан. За дараагийн асуудал бол эрүүл мэндийн шалтгаан гэж юм л да. Эмнэлгийн үйлчлэгийг хангалтгүй байгаа байдал. Үүн угаасаа ойлгомжтой. Эрүүл мэндийн салбарын одоо хүнд суртал
хэрэг байгаа байлаа. Тэг мөнгөдөд нь үйлчлдэг, мөнгүүд нь үйлчлдэг. Ийм гоё ялгуурлан гадуурхалтай байж болохгүй. Нэг ялангуяа одоо улсын одоо онцгой салбар гэж болох эрүүл мэндийн салбар оны юм уу одоо авилга хийх бол тэмдэглэх цагаа гарын хөндрүүлэхгүй бол үйлчлэхгүй байдал одоо болох хэрэгтэй. За хоол тэжээлэр дутагдах явдал өвчин эмгэг сэтгэл готрол архитэлт хар тамхины донтолт энэ төр угаасаа одоо юу ярих вэ тийм ээ угаасаа ойлгомжтой. Нэг одоо болсон улсууд одоо сэтгэл санаар унаад архинд ордог, хар тамхинд ордог тийм ээ. Хортмоо сурчлалт одоо хавтагдаж эхэлдэг. За одоо ядуурл мадад бол одоо Монгол улсад одоо хэр байгаа юм бэ тийм ээ. Одоо гэдгийг авч үзцгээе. Үндэсний статистикийн хорооноос ядуу эрэг 1995 оноос тоолж эхэлсэн юм байна. Хамгийн сүүлд 2002 онд одоо ядуу эрэгдэд тоолж 2024 онд танилцуулсан байдаг. Ядуурлын талаар хамгийн сүүлийн статистик бол одоо 2002 онд 27.1% болж 0.7%-аар буурсныг зарласан байдаг юм байна. Одоо хамгийн сүүлд энэ. Тэрүүнээс хойш ядуу эрэгдэд тоолоогүй байгаа юм байна. Монгол улсад ядуурлыг бууруулах тэмцэх ажил нь хүний эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлийн хууль тогтоомжоор зохицуулагдж байдаг юм байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн талаар ярив. Зорилтод бүлэг чиглэсэн тэтгэвэр тусламж үзүүлэх замаар амжиргааны доод түвшингээс доогуур орлогогүй өрх иргэдэг дэмждэг тийм хууль юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль гэж бас байдаг юм байна. Иргэдэг ажлын байраар хангаж мэргэжил олох сургалт явуулах замаар одоо ядуурлын үндсэн шалтгаан болох ажилгүйдлийг бууруулах зорилготой гэж. Одоо энэ хоёр хууль мөр одоо яг хөрсөн дээр амьдрал дээр одоо яг хэрэгжиж гин үү, бодит амьдрал дээр одоо хэр буудж гин тийм ээ гэдэг нь бас эргэлзээтэй байгаа. За хамгийн сүүлд нь ядуурлыг бууруулах арга замуудыг одоо авч үзье л да. Ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсрол мэргэжлийн сургалтыг сайжруулах, жижиг бизнесийг дэмжих, нийгмийн халамжийг оновчтой хэрэгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүр хэмжээг сайжруулах гэж. Энэ бүгд бол угаасаа ойлгомжтой тийм ээ. За ажлын байрыг нэмэгдүүлэх гэж юм л да. Ажлын байрыг нэмэгдүүлж угаасаа ядуурлыг бууруулна тийм ээ тодорхой хэмжээгээр. За боловсрол мэргэжлийн сургалтыг сайжруулах гэж энэ бол угаасаа ойлгомжтой. Иргэдэд боловсруулж иж, соён гэгэрүүлж иж бас ядуурлыг бууруулах маш том арга замууд энийгээ. За жижиг бизнесийг дэмжих гэж юм. Энэ бол угаасаа бас ойлгомжтой. Жижиг бизнес эрхлэгчдийг одоо дэмжих гэдэг маань бол одоо Канан Перитрийн газар ажиллаж байгаа тийм ээ. Жишээ нь ихтэл одоо өсчингийн газрууд, Канан Перитр цэзүрийн газрууд тийм ээ. Дугуйцсрын газрууд, цайны газрууд тийм ээ. Одоо тэгээд нэрлээд ивэл зөндөөл юм байгаа л да. Эдгээр одоо жижиг бизнес эрхлэгч байгаа иргэдээ одоо төрөөс одоо бодлоготойгоор дэмжих явдал одоо нэг одоо шаардлагатай байгаа. За нийгмийн халамжийг оновчтой хэрэгжүүлэх чинь энэ бол угаасаа ойлгомжтой. Хүүхдийн мөнгө тийм ээ, тэтгэвэр тэтгэмж, асаргаа тэгээд одоо одонгийн мөнгө тийм ээ. Хүүхдийн мөнгө гэх зэрэг одоо ард иргэдэд одоо дэмжсэн одоо энэ хүү одоо халамжуудыг оновчтой хүртээмжтэй зохион байгуулах шаардлагатай байгаа. За эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах гэж. Энэ бол угаасаа ойлгомжтой. Эрүүл мэндийн хүнд сурталыг халж иж эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна тийм ээ. Хүнд сурталыг халж иж, авилга хийх ахвалыг халж иж тийм ээ. Миний дээр дурдсан одоо зүйлсүүдийг одоо халж иж одоо эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирнаа. За дараагийн нь одоо ядуурлыг дагаад одоо ямар хор хуршигтай юм бэ гэдэг хамгийн сүүлд нь авч үзье. Хүн амын 27.1% буюу одоо ойролцоогоор 914 мянган одоо нэн ядуу иргэн байна гэж одоо хамгийн сүүлд Монгол улсын үндэсний статистикийн орооноос авч үзсэн юм байна. Тоолсон юм байна. Багагийн одоо дийлэнх нь одоо хот сүрэн газар буюу одоо гэрээ орлын бүсэд төвлөрж байна гэсэн судалгаа гарсан юм байна. Тэгээд энэхүү одоо 914 мянган иргэн маань одоо газар авч буюу одоо гэмт хэрэгт холбогдох магадлал ихссэн. Ядуу амьдрал нь одоо удам дамждаг юм байна. Гэр бүлийн хүчирхийлэл одоо гэр бүл салах явдал одоо газар авсан байдаг юм байна. Архаг стресс, ялгуулан гадуурх төртөх сэтгэл санаанд дарамт авчирдаг юм байна. Угаасаа ойлгомжтой тийм ээ. Нэг ядуу амьдрахыг одоо хэн хүсэх үү тийм ээ. Одоо нэг ядуу байдлаасаа иргэд маань одоо хэрхэн салах вэ гэдэг ганцхан одоо ус төрийг одоо гарыг хараад авахгүйгээр одоо иргэд бидний одоо сэтгэл санааг бас байгаад байна. Сэтгэл санаагаа одоо өөрчлөх тийм ээ. Би л одоо ядуу амьдраад байна, хэцүү амьдраад байна гэдээ улсын гарыг харах бус бид нар өөрсдөөс минь одоо шалтгаалах
асуудлуудаа бас бид нар өөрсдөө бас шийдэж одоо Монгол улс маань одоо ядуурлаас гарнаа. Тэгээд ядуурлын эсрэг хамтдаа гэдэг өрөөнд одоо энэ дугаараа дуусгая. Тэгээд анхаарлаа хандуулсан та бүгдээ баярлалаа.